X2 production үзүүлж байна. Ямар олуулаа ирвэ. Сайн байцгаана уу? Энч бүр энэ дээгүр хүртэл гараад ирсэн. За. Телевиз, радио, сонин сэтгүүл, FM сайтуудаар ховсчин бархуугийн талаар сонссоо та бүхэн надад ховсдуулахаар ирсэнд баярлалаа. Өнөөдөр та бүгдийг үзэхэд би бэлэн байна. Сая ингэж ороод алгадаа шээ. Яава, та жирэмсэн үү? Үгүй. Та өөрөө ч мэдээгүй штэ. 3 цагийн өмнө жирэмсэн болсон байна. Баяр хүргэе. Гайхалтай. Эхнийхээ хүүхдийг гарч ирвэл одоо эрэгтэй ч үү, эмэгтэй ч үү бармаа гэдэг нэр өгөөрэй заа юу. За баярлалаа. Тэгсэн яг одоо энд сууж байгаа энэ эгчээс бас нэг зүйл сая надад мэдэргэлээ л дээ. Танаас хүнд 5 буян байд юм байна. Насны буян, ханийн буян, үрийн буян, эдийн буян, эрүүл мэндийн гэсэн энэ 5 буян хүнд байдаг бол тэр 5 буян миний эгчид Чингисэн байна. Баяр хүргэе эгчид аз жаргал хүсэн өрөө урдуудаа аз жаргалтай амьдраараа гэж өрөөж байна. Тэгээд та бүгдийг алгадашсан чи бас нэг зүйл надад мэдрэглээ. Тэр юу вэ гэсэн зарим нэг нь та бүхэн сая ороомог ийцсэн юм уу? Яг тийм мэдрэмж надад өрчөө шүү. За баярлалаа. Тэгээд бүгдийг чи үзэхэд би бэлэн байна. За эхнийх нь хүмүүс ороод ирээрээ. Баярлалаа. Ла. Сайн байцгаана уу? Сайн байна уу та? За та хоёр ямар асуудлаар явж байна? Би нөхрийгөө танд үзүүлэх гэсэн. Болгүй яг ийшээ суу. Ийшээ суу. За манай нөхөр өөрчлөн гэртээ оноогүй. Өглөө үүрээр 7 цагт нүв нүцгөө орж ирсэн. Нүв нүцгээ? Тий. Бүр ингэж үү? Гэхдээ энэ хавирах чинь байсан шүү дээ. Тэгээд одоо хамгийн гол нь би өөрөө юу ч санахгүй байгаа. Орой ажиллаад хараа явж ирсэн сан чинь тэгэл мэдэхгүй байна. байна уу? Юу та өндөр байшингийн доогуур барьж байгаа барилгын доогуур явсан бол дээрээс юу хүм унж ирээд бас таныг гимтээгээд тэгээд та юмаа санахгүй гэж болно л доо. Ямар нэгэн гадны нөлөө хүчин зүйл одоо тийм шинж тэмдэг байна. Байсан. За юу байсан? Өглөө орж ирэхдээ өвдөг нь ингээд улаацсан байсан. За. Тэгээ би бодсон. Нэг амар амтантай л таарчтэй гэж. Бүр харгаргийн амтан байсан ч байж магадгүй. Тэгэл тэр муухай амтан үсрээл миний нөхрөөс зүгдсэн. Энд чин даахгүй сөхрөөл унсан байгаа юм. Тэгээ энэ наашид улаацсан. Өвдгнээс улаацсан аа. За. За тэгснээр нөгөө амтан аваачаад ингээд тэрвэрсэн амтан чинь ингээд майцсан юм шиг байна. Бүр ингээд амар удаа ярив. Алуу харъя да. Тийм байна. Юу ч юм ажаа ийцсэн байна шүү дээ. Яана. За тийм байна. За тэгчээд дараа нь бүр энэ хүзүүн дээрс нь ингээ хазаа ицсэн. Тийм. Бүх няц. Алуу харъя да. Тийм байна шүү дээ. Шимтсэн байна шүү дээ. Гоо шимтсэг ин хадцсан бай. Тийм байна. Энэ амар амтныг л олмоор байна. Энэ амар амтныг. Одоо энэ ч одоо миний жигтэйхэн сайн мэддэг амтан байна да. Энэ амтныг олох хэрэг байна уу? Байна. Бүр олоод барьж явмаар байна. Гүч та өөрөө тэгж хүсэж байгаа юм уу? Энэ амар амтныг барьмаар байна. Тэгвэл надад ч гэсэн сонирхол төрчлээ. Зөв. Та хоёр сууж. За. Та хоёр яг зөв хүн дээр ирсэн байна, тийм ээ. Та бүгдийн эрэх болсон шалтгаан болсон ховсчин цагийг би та бүхэндээ харуулахдаа таатай байна. Энэ цагны хүчээр бид бүхэн өөрсдийнхөө хүссэн үе рүүгээ очиж, тэр үе рүүгээ орж, тэрэнд юу болсон тухайгаа мэдэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь та яг тэр өөрийнхөө хүссэн үеэ бодоод энэ цаг руу сайн анхааралтай харах ёстой. Буцаад орж болох юм байна. Тэгвэл яг тийш хараарай. За бай. Ороо. Ховсон. Үгүй манай ихнэр яач юу? Үгүй чи танаа ихнэр чи танаас төрүүлээд ховсод орчлоо шүү дээ. Тэгвэл шууд сэрэж болдгүй юм. Түр харъя. Байна уу? Энэ цагдаагийн газар уу? Манай нөхөр гэртээ ирдэггүй. Нэрийг онон гэдэг. Өө намаа асуусан байна. Гадаад байдал нь уу? Өө намхан биш, нэлээ өндөр. Буруу яриад шүү дээ. Тий, их өргөн гоё цээжтэй. Үгүй шүү дээ. Тий, их булчинлаг. Тэр секс бак бак нь бол амар ядгаралтай. Ингээ буруу мэдүүлэг өгөхлөө би яаж олдох юм бэ? За эргээ яри. Байна уу? Энэ моргу. Танад онон гэдэг нэртэй аятайхан биетээ зогсож очив уу? Ээж. Чи юу ярьсан бэ урчин? Аятайхан цогц гэж ямар юм байсан бэ ч одоо. Өсвөн та нөхрөөсөө төрүүлээд ховсонд орчлоо. Уг нь та биш та орох ёстой шүү дээ. За зүгээр санаа зовсны хэрэггүй. За тэгэхээр та урдчнийхээ бодлыг бодоод ийшээгээ анхааралтай хараад урдчны бодол руугаа ороо. Та нар хэдэн саяулаа миний араас хөөцөж гүйж юм те. Би төрүүлэндээ. Байц танаа нөхөр чи өөрийнхөө бүр баг балчир насныхоо үе буюу бүр эр бэлгийн эс буюу спермацоидын өрөө очсон шүү дээ. Би төрүүлэндээ яас хэдэн саяулаа яас одоолаа. Би хүн болтой. Би хүн ёо.
ээжигээ ханд очиад наалдчихлоо. Миний ээжийн хан ямар гоё дулаахан зөөлх юм бэ? Иви ингэж хүн болжээ хөрх. Нөгөө амар амтнаа олсноо. Арай олоогүй байна. Хөш миний ханаа. Чи чинь тэр сперматозоидынхаа үед ёстой дайчин амтан байсан юм биш. Одоо байхгүй шүү. Тийм үү. Ер нь бол хүн бол одоо бэлгийн стерил хамгийн одоо сэргэлэн хүн болдго юм штэ. Тий энэ чи анх надтай танилцахтаа хүртэл даруухан ном миний араас тэгэл ундрмаа суйлда, ундрмаа суучгалда, ундрмаа тхүү гууж штэ гэж дагаа яваад идэг гэсэн шүү. 5 жил явсан. Тэгээд намайг чинь гуух амтан байхгүй суусан штэ. Ороод Гайхалтай түүх вэ шүү харин. За тэгэхээр та яг өөрийнхөө хамгийн ойр үе рүү очих гэж шүү. Урдчныхаа бодол руу ороорой. Йой. Ондроо болоо шүү чи. Би өөр хүн тайлцаа гэдгийг би чам 5 жил хэлсэн шүү чи. Чи болоо би цэцгээ тайлсан шүү ондроо болоо чи. Чи согтол дээр над руу ингэ тайлцаа болоо шүү чи ондроо. Үгүй чи. Үс тасалтай шүү чи. Үгүй ондроо болоо. Ондроо болоо. Ой чи үс тасалтай. Йой. Ондроо болоо. Ондроо үс болоо. Ондроо. Нөгөө амар амтнаа олсноо. Аваагүй төрөөлэн. Тэр яаж тийм бэ тэр? чамасгүй. Чи тэр нэг амар амтныхаа үе рүү ороод алаач чи. Миний амар үе рүү яваад чи. Зүгээр. Над дээр ирж ховсдуулж байгаа хүмүүсийн бүх амьдрал надад харагддаг учраас би нууцыг чандлан хадгалсан заяа. Тэгэхээр та нэг зүйлийг ойлгохгүй. Та өөрийнхөө хамгийн ойрынхоо үе рүү очиж байгаа байхгүй. Урд чинийхөө бодол руу л өрдөөсөө. Энэ чи хамгийн ойрын үе байхгүй та тийм ээ. Тэр энэ лүү харж байгаа энэ цаг руу анхаарлаа төвлөрүүлээ. Хамаг оюун бодол санаагаа төвлөрүүлж байгаа. Энэ өргөмжөд өөрөө орчиж байгаа мах та. Ямар гажигтай хоёр хүн орж ирээд над үзүүлэх гээд байна аач. И ч одоо нөхөр нь хүнтэй яваад хүүхэнд маажуулаа шимүүлсэн байгаад ихнэр нь мэдэхгүй. За үтсэн болгоод гаргая да хөргий. Нөгөө амар амтнаа олсноо. Олчих шиг бодлоо. Ондроо буруу ойлгоод байна. Би өөр ямар ч гэсэн орно. Өөр орж байгаа би цаавд үзүүлээ минь. Яач вэ? За ажил дээр таснаа сайхан. Замаар дэлгүүр ороод махаваад гэртээ хараад ундрмаатаа сайхан хоол хийж өгнөө сайхан. Хүүхнүүд над руу хараад байгаа байхгүй шүү би их нэртэй шүү аа. За би архихгүй. За таксич ч юм уу яад юм бэ гэрлэг. За дэмий мөнгө үрж яхад тэрний оронд энийг өөр ундрмаатаа юм авч гисэн дээр. Үй. Гадраас бөгж оллоо энийг ундрмаатаа авчихнаа сайхан. За гэрлүүгээ сайхан сэнгэл авхаа харьчнаа сайхан. За бисгүй минь энэ яг урд чинийхээ бодол руу орчлаа шүү. Харин тэгтээ энэ чи одоо атгахтаа гэж штэ. Гэрлүүгээ хот штэ манай гэр чинь. Манай эдний ажилт нь офицер үедээ ордон манай гэр чинь бүр 5 шил. Тэгвэл цаг хугацааг хурцсахгүй болохгүй маань. Хурцсараа цаг хугацаа хурцсараа. Одоо удаашруулъя. За тэгээ цаг хугацаа хэвийн хурданд очороо. Я бурхан бүсэг. Ондроо мамент бити буруугаар ойлгочихсон я бурхан бүсэг. Ямар ч гэсэн гэр орлогоо 108 мөргөд өөшлөхөө 108 мөргөж харина яадгийг. Я бурхан бүсэгтэй. Гэрлүүн мөлхүүлэх юм уу? Яха одоо бас. Бурхан бүс. Нөгөө амир амтны олсон. За бараг л оллоо. Хааван тэр амтаа. Чи хүрлэхүүдэд таарсан байж штэ. Хүрлэхүү. Тий. Бас нэг аймаар юм олсон. Гү чи чи надад орой олголт нэг юм жижиг сужиг юм авчирч өгөөлэдэг өссөн. Газраас хусаад идэг өссөн юм шиг. Тэрийг харж байгаа дэрья. За тэгэхээр би нөхрий чинь бас буруугаар ойлгож байсан байж шүү. Энэ сайхан ханиа хайрлж яваарай. За тань үнээр гадаа. За зүгээр. Та үнээр гайхамшигтай ажилт юм байна. Тэгэлгүй яг гоо. Олон хүнийг энэ буруу ойлголтоос Дараагийн хүмүүс. За түргэлээ. Дараагийн хүн ороод ирээрээ.